Өвөр хангай аймгийн засаг даргын тамгын газар үзүүлж байна. Өвөр хангай аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны бүтээлч өвөр хангай 2020 хөтөлбөрийн тэргүүлэх зорилгод Куами эмзэг хэсгийн зорилтод бүлэгт хандсан эрүүл мэнд боловсрол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж ядуурлыг бууруулах зорилтууд нэн тэргүүнд тусгагдан үе шаттайгаар хэрэгжиж байгаа билээ. Үүний нэг хэсэг нь аймгийн засаг дарга Ноён Гочоогийн гамболтын санаачлагаар нэг өрх нэг ээжлийн байр аян 2017 оны 2 дугаар сараас эхлэн эхний ээлжинд 10 ихэр суманд хэрэгжиж эхлэв байна. 10 ихэр сумын хэмжээнд 11 баг байдгаас амжиргааны түвшин доогуур хөтөлбөрийн насны гишүүд нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй 60 өрхийг сонгож аймгийн засаг даргын дэргэдэх хилтэс агентлаг төрийн болон төрийн өмчөд хувийн хөвшлийн нийт 60 байгууллагад хуваарлан өгч тэдний дэмжлэгтэйгээр тухайн өрхүүдээс тус бүр нэг гишүүнийг ажлын байртай болгож амжиргааны түвшингийн дээшлүүлэхэд анхааран ажиллах шийдвэр гарсан. Энэхүү нэг өрх нэг ажлын байр аяны хүрээнд тэргүүн хэсэгт Өвөр хангай аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон идэвс нааштагтайгаар манлайлан оролцож 10 ихэр сумын 8 дугаар багийн иргэн Цэрэн Батгойг сонгон авч түүнд тусалж дэмжих ажлыг зохион байгуулахаар аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ц гамболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан Цэрэн Батгой сэтгэлийн дэм үзүүлэхээр болсон юм. Ингээд засаг даргын тамгын газрын ажлын хэсэг 8 дугаар багийг зорьсон юм. Таашаа суучих юм. За. За сайхан үлдэж гэнэ үү? Их хүлээж гэнэ үү? Сайхан үлдэж гэнэ. Яасан гэж хэлж байна. Өглөөнөөс хойш халаан төлөг үлдэж гэж байна. Халаан төлөг сая. Сайхан үлдэж. Одоо явахаар орно. За Цэрэн Батгой дээр бид тэдний бачрал даргууд тань дээр ирж уулзаагүй юу? Тэгшээ. Тий, нэг манай аймгийн засаг даргын шийдвэрээр тамгын газрынхан нэг таныг нөгөө совлол төвтүүлээ, нэг эмчлүүлээ гэд ирээ явсан тий. Тэгээд тэр ажиллаараа л битэд явж байгаа юм тий. Тэгээ манай энэ залуучуудад бас та өөрийгөө танилцуулчихгүй бид хэд ч яг хөө мэдчихэж байгаа тийм ээ. Тий. За яа. Замаа ингэж ажиллаж байснаа та нөгөө тий. Тий одоо ч 64 настай тийм ээ тэрийгээ хэлээд орчих. 64-тай. Замаа ингэж юу хийжсэн бэлээ та? Норомц. Норомч хийжсэн. Одоо замаа ингэ өндөр настай тийм ээ. Тий. 8 дугаар баг тэр нь удаж байгаа юу? Удцана. Энд удаж байгаа. Удаж байгаа. Дүүгээтэйгээ. Дүүгээ тий манай өнгөрдөг. Тий өнгөрдөг дүүгээ ханаа. Өнгөрдөг ах. Ахын тий. Ахын Бэрэгчтэй. Ганцаараа өгдөд дүүнэрч байгаа. Дүүнэрлвээ. Зөндөө. Одоо бол ганцаараа. Одоо бол ганцаараа л тий. Сагаан сарын зүдэрэл энэ мөгөрч өргөө хайчаалаа. Тэг дүүрэн л ир. Ийм хүүхэн байна тэр. Одоо ерөөсөө биелэлж байгаа юм лээ. Өндөрж байгаас өндөр насцаагаас. Өнөөдөр одоо тэгээ хэдүүлээ нөгөө ярьснараа бэлтгэлээ хангачаа тэгээд өгөөмөртөө ой тоног гэвтэн амарна тийм ээ. Харин тий. Тэг даарч яацхаар гитсэн дээр бахан гэдэг талаа. Тий. Хоёр хооронд Ордоос арчаан сумжилж юм дамраагүй үстэй. Амраагүй. Тархтал нэг явсан. Трактор нэг явсан байна. Урд нь явсан. Уулан дээр ажилд авахтан юу энэ хожиртэнтэй явдаг гэсэн юм уу? Ажилд авахтаа байгуулагт явуулдаг байсан. Би ч өөрөө явдаг байсан. Хаяа хожирт. Хожирт амраал 21 хоног энд ирээлдэг байсан. Тэгэл ирээл ажиллаж. Орд өвлөлрөл гараад энэ гадуур хоёр түүхүүдээ цуглуулж байгаа юу? Хоёр байна уу? Яаж юм та? хоёр
яг хүүт болоод нэг явъя гэхгүй юм тэгэл ант нь астар дургуйч ядагаа юм түүгээд юугаа хийдий хөлцөхгүй л гэл бас аргагүй л Өнөр загнаж гэнэ үү? хүүхдүүд ажиллахад бас энтрич ажиллахаар бас зачаатай авахгүй л өвчсөн хүлхэн тэгэл яах вэ үгд арахгүй тэр ингээл шууд артай л яваад тахай. Тэгээд усны мөнгө өөх. Усны мөнгө түү явахгүй ая ингэж явдаг. Тэр нэг тэр ойцсондоо галзараа ойдаад ингэж явцгаав шиг. Цэрэг утгаа нэг онцлог зулаа ерөөсө тасалдгүй гэж байгаа. Мөнштэй нэг банк тий. Дандаа тасардаг. Дандаа зартай гэж. Зултагаа бол. Энэ тийм боёндол хаяа гэрт онох. Энэ болохоор нэгэл эвгүй гадаад байдаг. ганцаардаа энэ шааргаад хангаж том гэр харагдал. Тэгэл энэ чөрөгчөө дээрхэ барил дэше хараад. Хаяа манай эргүүлчихэл гэж чагт. Марлаа одоо чин яах вэ? Усанд оруулах гэж байгаа лээ тий. За юу хийж чинь та хоёр одоо? Цэрэнбатайгыг одоо сувлал руугаа авч явахаас өмнө халуун усанд оруулах гэж байгаа. Тэгэхээр халуун усанд ойчроо авцсан байгаа тий. За Цэрэнбатайгаа түрүү юу дутуу гэж ярьж илаа. Саван тий. Саван сойз байгаа гэсэн. Саван. За тэгээд би угаагч хэрэгтэй. Тэгээд би угаагч. За алчуур тий алчуур. За эднэрийн одоо замдаа төлөө бэлдээд шууд очиж тий. Тэгээд дараа нь сувлалд авцсан ч гэсэндээ бас хэрэг нэргээ хэрэгжилж шүү дээ. Тэгээд энэ ерөнхийдөө төслийн хөөрөнд ингээл энэ бүх юм одоо та нар ингээл ерөнхийдөө тий. Хүмүүдийн бэлдэж өгөөл болно гэсэн үг тий. Очоод одоо тэр сувлал дээр үл чинь хоол ундбол билээ. Шууд зүг шаардлага. Үгүй шаардлага байхгүй дотроос бүх юмыг зохицуулсан ярьсан байгаа. Үгүй эсвэл маань өөрөө дотроос сайхан эмчилгээгээ хийгээл тэгэл чөлөө цаа сайхан өнгөрүүлээл тэгэл хоол нь бас дотроосоо байгаа. Гэвтэж хооронд нь хэдүүлээ одоо энэ өөрт нь мэдгэлгүйгээр энэ гэр орныг одоо засварлаж янзлаа шүү дээ тий. Энийг бол ах トゥ нэрт нь тэр мэдгдсэн юм бол байхгүй. Ерөнхийдөө бол одоо мэдгдсэн юм байхгүй. Бид нэр дотооддоо л ерөнхийдөө төлөвлөд ярьсан байгаа. Тэгээд Цэрэнбатайгааг ерөн сувлалд хэвтүүлснийхаа дараа бол тэгээд олон сайхан гинтийн зүйлүүдийг Цэрэнбатайгаа баринда манай хамт олонны зүгээс төлөвлөгөөнд бол орцсон байгаа бүгд тэр. Таны одоо тухай тийм ээ одоо бас бидний нэг хөдөлмөр халамж үйлчлэгээний хэлцээр очиж таны одоо нэг судалгааг ус үзсэн. За дээрээс нь одоо та бас групп авж байгаа. Тэгээ одоо өндөрсний тэтгэврийн тогтоолгоо халамжийн тэтгэвэр авд юм байна лээ. Тэгээд одоо манай засаг даргын хамгийн газраас ажлын хэсэг гараад ингээд бас судалгаа юмд оролцсон. Тэгээд одоо танай гэрийг бас сонгож аваад ингээд танд одоо бас туслах юм аа ийм тусламж үзүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм байна. Тэгээд одоо бас намайг энэ одоо тойргийнхаа одоо Цэрэнбатайгаанд одоо хамт чиг манай хамгийн газрын залуучууд ажлын хүмүүс одоо ингээд ирээд ингээд явж байгаа юм байна. Тийм тэгээд одоо таныг бас өнөөдөр бас манай өдрийн үйлчлэгч халамжд үзүүлж байгаа. Тэгээд таныг өнөөдөр бас энэ өдрийн үйлчлэгэнд хамааруулах талаар бас ярьсан. Тэгээд таныг өнөөдөр бас орой одоо халамжийн одоо газраа вечиж өгөөмөр сувлыг мэдэн шүү дээ тийм ээ. Театрын ард байдаг. За өгөөмөр сувл дээр ч тэгээд маргаашнаас эхлээд та нэг 7 хоног сайхан имчилгээ хийлгээд барай засал хийлгээд ингээд одоо таныг одоо бас жахан цагаан сараас өмнө асрах ийм үйл ажиллагаа явуулъя гэсэн ийм одоо санал тавьсан юм аа. Тэгээд бас энэ өнөөдөр бас манай тамгын газрынхан маань бас манай өндөр настан 64 настай манай Цэрэнбатайгаад ирж ганц үе одоо ийм ахмад байж байгаа. Энэ одоо айлд ирж одоо та бүхэн бас энэ арга хэмжээг тусалж чад тамгын газрын хамт олонд одоо талархж байгаа илэрхийлээ цаашдаар нь одоо бас аймаг орны аж ахуйн нэгжүүд болон одоо энэ төрийн байгууллагууд, төрийн бас байгууллагууд иргэн мөчгсөн одоо санаачлал гаргаад энэ жил ахмадын жил нэлээд одоо ахмадуудад бас ийм дэмжлэг тусдаа үзүүлэх ийм одоо хариу нөхөөгөө тус эднэргээ зөндөө юм байдаг штэ. Иймнүүдийг хийх байгаа Цэрэнбатайгаа таныг одоо бас энэ одоо юунд оролцоод тийм өөрийнхөө амьдрал хуваан тухай ярилцаад за мөн одоо та бас аваа хэдэн жил хоёр дахь түүхий түүгээд өөрийнхөө орлогыг нэмэгдүүлээ тийм ээ. Одоо улсууд бас санаа амаар ийм үйл ажиллагаа явуулж чадсан талархаж байна. Тэгээд одоо ингээд танай гэрт орж ирээ харж байхад бол одоо олон төрлийн шил, олон төрлийн хумцар, сав эдгээр байдсан байна. Та бас амжиргаанд ишлүүд талаараа бас нэлээд боддог ингээд төлөө модоо хүртэл одоо цуулаад бэлдээ тавьсан одоо зомгтлын тусдны хийчихсэн, нүүрсэн тусдны хийсэн ингээд одоо сайхан байдсан байна. Хоолндоо өөрөө игээд ичдэг рүү ярьж байна. Энэ одоо сайхан байна. Тэгээд танаас одоо бас энэ манай орчин үеийн залуучууд өнөөдөр ажил олдохгүй нь одоо гэртээ байж байгаа оронд одоо санаа аваад одоо хоёр дахь түүхий дээр бол ганцхан түүж ядахтай юм ш тийм ээ. Хамгийн гол нь одоо энийг одоо цаашдаа одоо бас өөр одоо бүтээгдэхүүн хийх ийм одоо юм хийх тал дээр бас анхаарч ажилласаа гэдэг ингэж хүсэж байна. Тэгээд одоо танд сайн сайхан үгсье. Тэгээд удахгүй цагаан сар болох нь дээ. Цагаан сарын бэлтгэлээ сая гэрээ. Та хүртэл одоо сая өөхөн одоо ингээд
гिचээл одоо татаад ингээ бэлдээ тавьц одоо тосоор хайлуудаа бэлдэж байгаа юм одоо таавал өдөрт сайхан ажиллаж яадаг юм байна шүү дээ тийм ээ. Ивэл тий. Зүгээр суухгүй юу тийм байна. зүгээр яадаг юм байна шүү дээ. Тэгээ одоо та бас энэ одоо хугацаанд залуучуудад бас өөрийнхөө талаар танилцуулаад өөр алах нь юм хийж байгаа юм да. алхдаг хүн ингээд чи алхаад байна гадуур яваа тавдуугээд байна гэдэг нь баар заарт нь одоо зэгтэйх байт. Энд чинь хог биш юм шүү дээ. Энд чинь хоёр дүүгээд дарийн олтод чухал хэрэгтэй. Ийм олтод та юуг тавдууд өвчсөмөр. Энэгээр дан тэгтээ хөөхөн мэн гэж хэлээ. Та нарт хамаахгүй би чи өвчнөтэй дарнийч ажилтлаад ийм охтууд юм. Дарин нь хог дүүгээд гайшлаад байна. Хог дүүгээд ийм сайхан албан газрын нэр бодрлох тэр байдаг. За ямар ч үсэн Сэрэнбатаагаагаа ингээд авчирж ирээд усанд орууллаа. Тэгээд энэ шинэ хувцснууд авсан уу те? Тэгсэн бид хэд чинь нөгөө аймгийн засаг даргын тамгын газрын даргын юугаар ажлын хэсэг байгуулагдсан юм аа. Тэгээ ажлын хэсэг байгуулагдаад бид хэд бас нэг төлөвлөгөө гаргасан. Ер нь ямар яг гэрт нь очиж үзээд ер нь ямар юм байна энэ хүн ямар тус юм юу хэрэгтэй байгаа юм бэ гэж төлөвлөгөө гаргаа. Тэгээ тэр төлөвлөгөөний дагуу совлилт хэвтүүлнэ, хувцсын солино. Тэгээ дотор хувцас хоёр ээлжийн дотор хувцас. Тэгээд гадна талд нь гоё дээл авна гэдэг ингээд төлөвлөснийхаа дагуу юм цэнхэр дээл авсан. Жохон тодхон байвал зүгээр юм бол Таун гээ. Цагаан сараар бас өмсөж Цагаан сараар өмснө. Тий, тэр нэг малгай наана. Малгай. Ийм малгай. бас ийм гутал авсан байх. Тий, дээр бид хэд нөгөө очиж гэрт нь очиж үзэхдээ ерөөхдөө гутлынхын нарс мэрийг бас мэдээ тавсан. Тэгээд тэр нэг Сэрэнбатаагаа гарч ирээд одоо ийм говцуулц ингээ салмил гэж мэдэхгүй байгаа зү тий. мэдэхгүй ерөөхдөө зайлал тий. Одоо би усандаа орчоо совилт гэх юм байна гэдэг. Гэсэн тэгээ нэг торонд говцаа хийцэл явна тийм Тий, ээ. тэгээд эн чинь бас их гоё гэгээлэг гоё ажил байдаг л та. Ер нь бол хүнд яг гэдэг чинь. Тэгээ энэ даймонд гэдэг энэ халуусны газар бас бид нарыг яг ингэж яваа гэд зорилгоо хэлсэн чинь манайхаас үнгүй үйлчлэгээ аав. Тэгээд алчуур савн бие ухаагч хэрэгтэй болгоноор бас бид дэмжиж जैन. Тэгээд анхныхаа бас өндөрчж байгаа болохоор их гоё үт юм байна. Тэгээ одоо усандаа орж байгаараа дэр нэгсэн өвгөн бол зайлвал хөл жоохон муутай. Тэгээ өөрөө орчхол юм бол би өөрөө угаачнаа гэл тэгээл. Сая манай охтууд ерөөхдөө дэлбэж хувцсын яаж хаад усанд орцсон байж байгаа. Тэгээ энэ бол эхний төлөвлөгөөний эхний ажил л та. Одоо ингээд Сэрэнбатаагаа аваад өгөөмөр твтүүлээд эмчилгээнд оруулаа. Тэгээ эмчилгээ хийж явах явцад нь манай ажлын хэсгийн тамгын газрынхан бас төлөвлөгөөн дээр тусгацсан байж байгаа. Эргэж өчнө. Би ийм байдлын ямар байна юм гэд. Тэгээ тэр хоорондоор нь бас зөндөө ажил байгаа. Ер нь бол аймгийн засаг дарга дээр бол ард иргэдээс бол өргөдөл бол их аягүй хэрдэг л дээ. Энэ өргөдлийн дагуу бол засаг дарга маань одоо үе шаталтайгаар өргөдлүүдийг хүлээж авч тэгээд орон гэргүй болсон айл өрх их байдаг, амжиргааны төвшин даагуур айл их байдаг. Энэ айлуудыг шатараалан одоо тэгээд жилээс жилд бол одоо өрх гэртэй болгодог, дэмжлэг туслах үзүүлдэг тийм үйл ажиллагаанууд бол аймгийн хэмжээнд бол их явагддаг байгаа. Тэгээд хойш том бол энэ айл өрхүүдийг энэ хүмүүсийг бол одоо ажлын байраар хангах нь бол чухал юм а гэдэг талаас нь бол одоо аймгийн бодлого бол чиглэж ажиллаж байдаг. Энэ байгууллагуудаа энэ 2-2 өрх хуваарлаад ингэж байгаа юм маань ер нь яг нэг удаагийн одоо буцалтгүй тусламж бол тухайн хүнд нэг удаатай л одоо тусламж болдог л доо тийм. Тэгэл тухайн үед хэрэгцээтэй юм аавал ингээд яадаг. Гэтэл бол энэ хүмүүс маань яг нөгөө байгаа нөхцлөөсөө бас гарч чаддаггүй. Тэгэхээр энэ байгууллагууд хойрлоод аль хор нэг хүний ажлын байраар хангаад ч юм уу байнгын орлоготой өдр болчих юм бол тэр хүн чинь бас цаашаа тасралтгүй бас амьдралдаа арай өөр эргэлтийгээд явах боломжтой юм гэж л үзэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж За дандаа шинэ юм өмсөн шүү дээ одоо. Дандаа шинэ юм. янзын харж нөө Яг таарч байна. Яг л мэрхэн авсан юм. асуусан багтаа өөрөө яаж тэмэж. Цэмбэг гоё харагч яасан сая. Яг л авцаа. Хаач нөө. Барьж чинь. Хаач байна маа. Наач хөнгөн сайхан дутаа. Одоо тийм.
ирсэн. За маань таны аян маяг шүү. Энэ дотор нэг ачаар мөчөр ч юм байгаа шүү. За яваа юм. Энэ хоол чинь цайч. За шанаа. За манай хүүгэнтэй тэгээ ингээд нэг хэдэн өдөр сайхан имжлэгийг хэлээд. Тэгээ нэг өдөр бид нэр цугаар өнөөдөр өчлөө. За. Энэ Тэгээд тоног зүгээр. нэцлээд. Нэрээ зүгээр хампаад. Бид нэр цугаар өнөөдөр. Дулаах нь уу? Шин зэрэг. 5 литр ясна. Тэгээд бигааг. Тэгэхээр болсон танд комбо. Төв. За одоо тэгээд маргааш шүнэ ханаа. Одоо ингэ сурлах бүлчиж байгаа юм чи маргааш нацаг дарахтай. Тэгээд нөгөө гэр бодны юм байна. Мөнгө өгөөд чинь гал хэрэг бодулчих. Тэгээд нөгөө төрөнд чи маргааш өнчөд нөгөө төрөнд ажил ирээд нэг юм. Засаг даргын хамгийн газрын баг хамт олон Цэранбатгайг өгөөмөр совлогт хэвтүүлсний дараа аймгийн засаг даргын хамгийн газрын дарга Цэхан болдоор ахлуулсан ажлын хэсэг Цэранбатгайд очин гэрээг нь буулгаж мөнгө өргөө үйлдвэрт гэрийн модыг нь бодуулж шинжлэх ажилдаа орсон юм. Өөрөнгөө аймгийн засаг дарга ноён ган болдын санаачлагаар хийгдэж байгаа нэг ажлын байр нэвтрүүлэг маань одоо үргэлжилж байна. Өнөөдөр одоо 2 дахь өдөр нь болж байгаа маа. Цэранбатгай маань одоо эмнэлэгтэй сайхан соёлуулаад амарч байгаа. Араар нь бид нар харин мэддэгдэлгүй одоо хурж ирээд одоо гэрийн ингээ буулгаад одоо засварлах гээд ингээд байцгааж байна. Тэгээ одоо та бүхнийг Өөрөнгөө аймгийн засаг даргын таман газрын дэргэдэх нийтлэг үйлчлэгээний албаны дарга нацагтай уулзалж байна. За ингээ манай байгууллагаас нэг ажлын байр одоо энэ хүрээнд явагдаж байгаа ажлын маань 2 дахь өдөр одоо бид нар манай байгууллагын ажилчид маань одоо ирсэн Цэранбатгай хаан гэр орныг одоо янзлааж тохижуулж шинжилж одоо гэрийн мод нь ерөнхийдөө бол нэлээд муудсан бүрээс хараас муутай. Тэгээ одоо бид бүхэн нэг мөнгө өргөө компанитай ярилцаад гэрийнх нь модыг одоо ээж бүрнээр сайхан бодуулаад бүрээс хараас шинжилж оёод дотор гадна бүрээс шинжилээд хулдаас одоо шал мал нь бол нэлээд бас эвдэрч юу яасан. Энэ бүгдээр ингээд янзлах гэдэг одоо бид бүхэн ажилчтайгаа ярьсан ингээд ажиллаад байж байна. Тэгээд бид нэр ажилчтайгаа бас одоо энэ шалыг одоо цөмөрсөн хэсгийн янзлан бас энэ ханныхнуудээс ер нь тэгэл бас засаг зэлбэх бүх ажлыг хийндээ бүрээс хараас нь бол нэлээд урагдаж муудсан энэ бүхнийг л ингээд солилж шинжлэх. Ер нь тэгээд шинэл юмшгэл болгондоо гарч ирээд өөрөө л мэдээг байгаа те их баярлах байх гэж бид өхөн найдаж байгаа. Дээрээс нь тэгээд одоо засвар үйлчлэгээ одоо ингээд гэрт хийгдэж ер нь хичнээн хугацаа орох уу бас амжигл байгаа да. Тэгээд ерөнхийдөө бол бид нар амжуулна гэсэн төлөвлөгөөтэй яг хамт олон одоо олонний хүч халамжгүй далаа гэдэг тэр шиг тэгээд бид нар одоо бүгдээрээ сэтгэл ангаргаад манай хамт олон бол их сайхан сэтгэлээр тусалж байгаа учраас ямар ч бас одоо өвлийн хүүтэн нотон гэхгүйгээр бид бүхэн одоо сайхан сэтгэл зүтгэл гаргаж байгаа ямар ч байсан хугацаанд эмнэлгээс гарахт нь бол тэгэл маш том сюрприз байхаар одоо ажиллаж байгаа ерөөхдөө амжин л гэж үзэж байгаа.
Энэ Просто ярьж байсан бол бидний тийм нүдэнэр тохиолдох. Өвөрхангай аймгийн засаг дарга ган болдын санаачлагаар хэрэгжүүлж буй нэг өрх нэг ажлын байр хөтөлбөр үргэлжилж байна. Цэрэн Батайгааг одоо өгөөмөр сувлалд одоо гэвтүүлснээс хойш яг өнөөдөр 3 хоног байна. Өчигдөр бид бүхэн гэрт нь очиад гэрийг буулгаад гэрийнхэн модыг мөнгө өргөө модны гэрийн модны үйлдвэрт аваачаад будаж сэлбүүлж ингэж засуулахаар хөргөж өгсөн байгаа. Тэгвэл өнөөдөр Өвөрхангай аймгийн засаг даргын 5 газрын дарга ган болд болон нийгмийн бодлогын хэлтсийн дарга мөнх жаргалнаар одоо Цэрэн Батгуутай уулзахаар одоо хүрэлцэн ирээд байна. Эмчилгээ зогсож гин үү? Зохих тахтай. Ирээдний 2 хоног. 2 л. Аны чинь царайд сайхан болцсон байна л гэдэг чинь манай улсад. эмчилгээ үйлчлэгээ энэ сайтай байна энэ соёл. Сайхан үлээж байна уу? Тийм эмнэлс тийм чоны. Эндээс бол эм хэрэглэдэггүй эмчилдэг. Тийм үү? Айлтаа тийм. Эмэл өдөхгүй мөсөв үл. Үеийн нэг онлайн байдаг. Нөр хоолндоо дажгүй дажгүй. Нарийн тамтаач. Энэ хөл юм хийж байгаа юу? Юу. Энэ хөлөнд чинь барай эмчилгээ хийж байгаа. Хөл гайгүй очилцтай дажгүй. Хоолндоо тийм юм юм байна л да. Юу. Гэртээ бол хоолндоо та өөрөө хийгээд ичдэг. Тэгнь. Өөрөө хийгээд ичдэг. Ямар хоол гацсан үйдгүү? Нэг яваад нэг дандаа максим битэн хэлээ. Энэ зөв. Аймгийн 5 газрын дарга ган бол тэгээ. Манай нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга мөнх жаргал дарга гэдэг. Тэгээ таныг энчээ гэтсэн гээл. Тэгээд одоо бас тэгээ 5 газрынхаа төлөөлөл болоод бид таныг нэг хэвтэж байгаа эргээтэй гэдэг. Ямар орчинд байж, ямар орчинд байна, ямар байна. Би хаана ямар байна гэж. Тэгээд энэ нэг ойр зур эргэж ирж байгаа болсоо. Манай 5 газрынхан танд өгөөрэй. Манай 5 газрын таныг бол ажилсан ундаг хүн байна гээл тээ. Бүгдээ сарай яцгаа. Ас одоо тэгээд залуучуудад үлгэр дуурайл болохоор одоо ажлын болохгүй шаардлагагүй тийм учраас гаргаад тийм ажил шаардлагагүй. Тийм бол тэгээд ямар ч одоо залуучууд ажил ятдаг маш сайн структур гэсэн. Гэтэ нэг өөхтэй одоо ёохан татаад ингээ. Тийм одоо яг хаалгаа. Ажил хүүхдүүдийн зэрэгтэй ярьлаа. Энэ чинь нөгөө аймгийн иргэдийн хурлаас Ахмад наснаа дээдлэх жил болгож зарласан. Тийм үү? Тий. Тэгээд одоо энэ Ахмад настай хүмүүсээ бас дээдлж халамжлах энэ өрнүүд. Тэгээд одоо бас хамгийн туслая. Тэгээд нэг Ахмад насныг бас сонгож аваад бас ингээд ийм үйлчлэл үзүүлээгээ. Тэгээд энэ өгөөмөр зөвлөлт манай таахын таны хэлтүүлээ гэж яриад. Цэрэн Батайгаа маань одоо танаа дээр 2 хоног байна те. За эрэхтээ яг ямар онцтой ямар эмчилгээ хийгдэхээр ирсэн бэ? За Цэрэн Батайгаа ирээд манад 2 хоног эмчилгээ хийлгэж байгаа. За өнөөдөр манай сувилд бас хөрөнтэй амралттай хахад бол бас эмчилгээ хийлгэж байсан. Тэг эрэхтээ бол үе мөчний олон үед өрөвсөл гэсэн дамжсан өрөвсөл гэсэн ийм онцтой. Тэгээд артерийн даралт хэсэлтэй ийм онцтой ирсэн байгаа. Тэгээ 2-3 өдөр эмчилгээ хийгдвэл бас эмчилгээний дүн тодорхой хэмжээгээр бас гарч ил байна. Тэгээд энэ хугацаанд бол эмчилгээнүүд нь бол зүрхний цусан ангам сайжруулах, тархины цусан ангам сайжруулах гэсэн 2-3 тариа эмчилгээ хийж байгаа. Тэрнээс гадна барай бомб
эмчилгээ хийж байгаа. Тэгээд төлийн массажны аппарат нь төлийн ууланд олон хүчнийг одоо энерги ридсийг сэргээдэг юм эмчилгээнд бол орж байгаа мөн био татамжтын 400 өвчнийг одоо био потенциалын онцлох ийм кодонд бол сууж байгаа. Сууж эмчилгээ хийж байгаа. Тэрнээс гадна одоо шарлага хийлгэж байгаа солио гэсээр одоо 2 өвдөгний үе, түнхний үе, тэгээ бас эсгэраа гэдэг нь гарын сарвуу бас үед нөгөө жижиг үеүүд нь бас өөрчлөлт очиж энүүд бол эсгэраа гэдэг бас эмчилгээнүүд ийм эмчилгээнүүдтэй хийж байгаа. Одоо ингээд Цэрэнбатхан маань ингээд доглоож яваад идэг штэ тий. Тэгээд өөртөө гიშгэж явхад бол өвчин зовиоргүй гэж тэгж байна. Ер нь танад энэ эмчилгээ хийлгэснээр бас хөлийн энэ явдал модалд нөлөөлж бас өөрчлөлт орох уу? Энэ бол өөрчлөлт орно л да тодорхой хэмжээгээр. Тэгэхдээ энэ олон жил өвдсөн ийм өөрчлөлт учраас тэр дорн бол сэргэнэ гэж аахгүй удаан хугацаатай яваан тавлсан. Цэрэнбатхан таних уу та? Ой, энэ орчоод манай 3 үеийн наа ингээд энэ юунаас нь сонсон гэж төртөл нутгаар дээр хөтөө айсаа. Сайхан ч үсгээр нэ сайхан байх нөө та. Оо сайхан байсан. Хинч ганц энэ дэш түүнийг нэг хайшааны сайтай, хоолон сайтай, нэмшлэг сайтай. Тэр одныхан үрээд яах. Тэр хоол сайтай болохоор араас эргэлт авах гэсэн юу садгүй. Энэ дараа юм амар шүү дээ. Амар хоол аюу. Тэгээд тэр хайлт шилдэг хөнгөн байна. Ястаа хөнгөн. Юм зөх. Ерөөсөө авчираа. Тийм учраас өглөө цай өдөр нэг үйлдвэр хоол идэж 11-ээс шөнө унтахтай эдгээр чинь нөгөө дахлаас ажируулах норог долоог таан уугаад унтчихж байгаа 21 цаг. За Аймгийн засаг дарга ноён Гочоогийн гамбалдын санаачлагаар хэрэгжиж байгаа нэг өрх нэг ажлын байр айны хүрээнд Цэрэнбатгай тусалж дэмжих ажлыг аймгийн засаг даргын тамийн газрын даалгавар ажилтан албан хаагчид сэтгэл нэгдэн зүтгэж өөрсдийнхөө цалингаас 1,300,000 гаруй төгрөгийг цуглаж сэтгэлийн дэм өглөө. Хүн ганцхан эрдэнэ болохоор хүн хүнтэй хайртай байдгийм гэж сайхан үг бий. Цэрэнбатайгүйг сувиллаас гарах өдөр засаг даргын тамийн газрын хамт олон гэрт нь очиж шинэхэн будагтай өргөө цагаан гэрээг нь барьж дуусаад шинэ хулдаас дэвссэн шинэ тавилга тавиад хүлээж авахд бэлэн болоод байлаа. Харин засаг даргын тамийн газрын дарга гамболдоор ахлуулсан ажлын хэсэг Цэрэнбатайгүйг сувиллаас гаргахаар очлоо. 아이고 어째 나와야 돼. 저거 앞장. 아 저기 있네. 야. 여기 샤워 들고 있었어. Сайхан хүмүүсийн буйнд сайхан эмчлүүллээ. Баярлалаа гэж эмч нарт гараан даллан талархах Цэрэнбатгай гэрийн зүг хөдлөлөө. Энд нэг зүйлийг тодруулахад аймгийн засаг даргын тамийн газрын хамт олон нь Цэрэнбатгайд гэрээг нь тохижуулсан гэдэг талаар огт дурдаагүй бөгөөд гинтийн бэлэг барихаар бэлтжээ.
Гэрийн гадаа очиж хаалгаар орох зур Цэрэбатгай нүдэнд нулимс цэйлэгнэн сандарч бодлон ихэд баярлаж байсан юм. Тэрэж бол шинээр бол яагаад төвчж. За 2017 оныг аймгийн иргэдийн хурлаас ахмадаа дээдлэх жил болгож зарласан. За мөн одоо бас аймгийн засаг дарга санаачлаад энэ эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай байгаа энэ нөхцөлд бас нэг өрх, нэг ажлын байр гэсэн зорилтыг хэрэгжүүлээгээд бүх албан байгууллагуудад бас өөргөгч энэ дагуу одоо бас аймгийн албан байгууллагууд 12 сумын 11 багаас одоо амжиргааны төвшин доогуур орлоготой нэн ядуу хүмүүсийг сонгоо авч одоо тэр өргөдөө тусалж дэмжиж гэсэн юм айныг өрнүүлж байгаамаа. Тэгээд манай аймгийн тамийн газар 12-ийн 8 дугаар багт байдаг Цэрэбатгай гэдэг энэ өвгөнийхийг эхний ээлжинд сонгож аваад байгаа. За учир нь бол одоо Цэрэбатгай энэ бас энэ жил 64 настай ч гэсэн одоо бас өөрийн гэсэн одоо хөдөлмөр эрхэлж одоо хоёр дахь түүх үедийг одоо цуглуулж зөх хэмжээний орлогыг эндээсээ бүрдүүлж бас амьдрал хавгаа авч явдаг энэ юм. За хоёр тус ахмадаа дээдлэх жилийн гэдэг үүднээс бас ахмад настан байвал зүгээр юм хүс үүднээс бид нэр тамийн газар хамт олон хурлаараа хэлцэж байгаа Цэрэбатгайг их сонгож аваад бас тусалж дэмжих гэсэн ажлыг эхлүүлсэн юм аа. Тэгээд Цэрэбатгайгаа бид нар бас 7 хоног өгөөмөр совилалд хэвтүүлээд тэгээ энэ хэвтэж явах хооронд нь бас одоо бас гэр орных нь модыг бодож янзлах. За мөн бас шинээр тавилах сав авдар энэ бурхан дахлынх нь гоо за дээрээс нь нор энэ галтгооны сав шинжлэх. За дотуур гадуур цагаан бүрээс хөшиг өрхийн шинжлэх ингээд ийм ажлуудыг хийлээ. За мөн дээрээс нь Цэрэбатгайдаа бас бүтэн одоо хоёр ээлжийн ховц сунар одоо бас ингээ бэлтгээд ингээд энэ Цэрэбатгайдаа өнөөдөр одоо бас энэ эмнэлгээс гаргаж ирээ гэрт нь одоо бид нэр өргөж ирээд байж байгаамаа. Тэгээ энэ бүх одоо сая гаруй төгрөгийн зардал гарсан. За энийг бид нэр аймгийн тамийн газрын 70 гаруй албаа хаагчд байгаа. За эднэр маань одоо цалингаасаа гарах замаар энийг одоо бас шийдвэрлээд ингээд явж байгаа. Цаашлаад бид нар тамийн газар дээр бас яриад байгаа. Дахиад одоо бас аль болохоор өрхтөө олон ам бүлтэй нэг өрхийг сонгож аваад тэр өрхийгээ одоо бас тусал дэмжих улмаар одоо тэр өрхөөс нэг иргэний одоо ажлын байртай болох ийм зорилт тавиад бид нар бас байгууллага дотроо яриа явж байгаа. Тийм эхний ээлжинд одоо бас цагаан сар төгч ахмадаа дээдлэх жил болж байгаа юм байна. Бас энэ ганц би энэ Цэрэбатгай гэдэг ахмад насныг сонгож аваад Цэрэбатгайдаа бас одоо зөх хэмжээний тусламж дэмжлэг үзүүлээгээд өнөөдрийн аргамж ингээ явагдаж байгаа. Цаашлаа Цэрэбатгайгоо бид нар одоо бас сар шин тэгээд бусад одоо энэ ахмадын баяр гээд байнга одоо бас тамийн газрын зүгээс эргэж тойрч энэ хүнд одоо бас ямар тусламж дэмжлэг шаардлагатай байна. Тэр болгоныг одоо бас хамт олонны хүчээр одоо үзүүлэх юм зорилготой байгаа. Аймгийн засаг даргын санаачилсан нэг өрх нэг ажлын байр аян амжилттай хэрэгжиж үлгэрлэн хэрэгжүүлэх хуулсын эхний дугаарт аймгийн засаг даргын тамийн газрын хамт олон үнэхээр сэтгэл зүрхээ нэгтгэн хичээж ажилласнаар Цэрэбатгайг баярлуулж сэтгэлийн тэм хайрлаж чадлаа. Цаашдаа энэхүү ажил нь өгөө зогсохгүй ажлын байраар хангах, туслаж дэмжих олон ажил байгаа гэдгийг аймгийн засаг даргын тамийн газрын хамт олон хэлсэн юм. Хүний чин сэтгэлээс гарч буй үйлдэл бүхэн тухайн хүнд өөрт нь баяр баясгал, итгэл үнэмшлийг төрүүлж байдаг. Дэм дэмэндээ дээс эрчэндээ гэдэгтэй. Цэрэбатгайдаа нийт уур хангажуудынхаа өмнөөс эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ялгуун сарны доор үгээр хэлхийн аргагүй гэсэн сайхан эрүүлтэй дугаар энэ нэвтрүүлгийн жаргая. Сайн үлс бүхэн дэлгэрэх болтугай. Өвөр хангай аймгийн засаг даргын тамгын газар. Одоо жигүүцтэй хэд оног имчилгээ хэлсэн чинь.
Тэд нөө хэдүүлээ нөгөө сайхан хурдаас шавхаа болчиход гараа явчихсан. Анд хурдаас нь моохаас. Way